Энэ улс орны нөхцөл байдлыг харахад эрх баригчид та бүхэнд ард иргэдэд ганцхан зүйл ярьж байгаа. Гадаад нөхцөл байдал хүнд байгаа учраас бид нар хэцүү байна гэж ярьж байгаа. Би энэ дээр ганцхан тоо ярив. 10 жилийн өмнө 1 тонн нүүрс $30 үнэтэй, $30 хүрэхгүй үнэтэй, 1 баррел нефт $120 үнэтэй эсрэгээр байсан. Гэтэл өнөөдөр харин гадаад нөхцөл байдал чинь түүхэнд байхгүй таатай үед энэ эрх баригчид ажиллаж байгаа. Жилийн өмнө $10 жилийн өмнө $30 байсан 1 тонн нүүрс сүүлийн хэдэн жилийн туршид $100-аас дээш. Одоо баррел нефт тэр үед $120 байсан баррел нефт одоо өсөөд $70. Тэгэхээр гадаад нөхцөл байдал ямар их таатай орчин нөхцөлд эрх баригчид ажиллаж байгаа. Ийм таатай орчин нөхцөлд ямар тийм таагүй эдийн засгийн буруу бодлогыг явуулснаас болж улс орныг доройтуулсан 10 жил доройтуулж байгаа сарууд одоо үргэлжилж байна. Зөвхөн сүүлийн 2-3 сарын хугацаанд ард иргэдийн бодит орлого олон дахин буурчлаа. Зөвхөн сүүлийн 2-3 сарын хугацаанд үнийн өсөлт чинь нэг дахин өсчлөө. 6% байсан инфляц 10 гараад явчлаа. Энэ дотор эмзэг үлэг дээр очиж байгаа тэр орлогын асуудал чинь хүнсний инфляц чинь асар ихээр нэмэгдчихлээ. Энэ дээр нэмээд төсвийн орлого 2 их найдаар тасарч яана гэж байна. Төсвийн орлого тасарч яана гэдэг чинь зүгээр энгийн нэг үг шээ. Энэ бизнесүүд чинь дампуурч яана гэсэн үг энэний цаана. Татвар төлөгчд нь төлж чадахгүй болж байна. Татвар төлөгчд нь дампуурж байна. Дахиад нэмээд өнгөрсөн 7 хоногт Монгол банкны зүгээс бодлогын хүү нэмлээ гэсэн. Энэ бас ард иргэдэд ойлгомжгүй байж магадгүй. Тэгвэл бодлогын хүү нэмэгдэхийн цаана нэгдүгээрт нь ард иргэдийн амьдрал ингэж доройтож байгаа бол одоо бодлогын хүү ээлж дараатаа нэмэгдэснээр аж ахуй нэгжүүд чинь зээл санхүүгийн их үүсвэргүй болж дампуурнаа гэсэн үг. Ард иргэдийн амьдралыг байхгүй болгочихсон. Одоо аж ахуй нэгжүүд рүүгээ орж байна. За ийм нөхцөл байдалтай эдийн засгийн ийм нөхцөл байдал улс орны нөхцөл байдал өнөөдөр ирлээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд муу засаг утга тусам юу болдгийг та бүхэн бас ингээд харж байна. Ийм учраас өнөөдөр арч намын бүлэг бас зөвхөн шүүмжлэх биш тодорхой шийдэл улсын хурлын тогтоолын төслийг санаачилж ээж тусаар чулуун хуралдах ёстой. Зөвхөн 3 дахь хөршөөс 3 дахь зах зээлээс бензин шатхуун оруулж ирэхийн тулд урд хөршөөс орж ирдэг тэр тээвэр терминалын асуудал, логистикийн асуудал маань байна уу? Тэнд ачих буулгах анги байхгүй, цариг сольдог. Урдаас 10 онгоц ирэхэд оруулж ирэх тээвэр логистик нь байхгүй. Энэ улс орн чинь тэгээд өнөөдөр ерөнхий сайд болоод энэ хүмүүс нэг өмнөх засаг руугаа буруугаа чигсэн. Наран дээрээс ирсэн үү, саран дээрээс ирсэн үү? Энэ 10 жил хэн засагласан? Өнөөдрийн ерөнхий сайд хаана явсан? Энийн өмнө их хурлын дарга, энийн өмнө эдийн засгийн хөгжлийн сайд. Гэхдээ хаанаас ороод хинээс ямар буруу хайцааж байгаа эрх баригчдөө энэ үнэхээр энэн дээр бол гарц шийдэлгүйгээр ингэж мөнгөнд суух шаардлагагүй гэж арц намын бүлгээс үзэж байгаа. Тэгээд